Сайн байцгаана уу хүмүүс ээ. Монгол хэлний хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалт бүх нийтийн иш өгөхөөр бэлтгэж буй ахлагангийн сурагчдаа энэ өдрийн мэндийг хүргье. Миний бие Хөвсгөл аймгийн Мөрөн сумын гадаад хэлнийг үндэсгэрүүлсэн сургалтад ерөнхий боловсролын ирээдүйн 21-р зуун сургуулийн Монгол хэл уран зохиолын багш гэрэл маань. Энэхүү хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалтад ихтэй холбоотой ирдэг даалгаврууд, эдгээр даалгаврыг гүйцэтгэхдээ сурагчдын гаргадаг алдаа, энэ алдааг хэрхэн яаж даван туулах боломж байна вэ гэдэг талаар ярилцах болно. Та бүхний гар дээр 2019 оны бүх нийтийн ишийн сэдв хашин бор, Монгол хэлний хичээлийн иш, уйлан их, хатан ихийн зарлиг зэрэг сэдвүүд тавигдсан байвал бидний сургалт илүү их үр дүнтэй болох юм шүү хүмүүстээ. Хичээлийн эхний хэсэг рүү анхаарлаа хандуулъя. Монгол хэлний ба бүх нийтийн ишийн чиг хандлага, ихтэй холбоотой даалгаврын төрөл тоо, эхийн задлал тулгуурласан анализ, ихтэй ажиллах арга барил, анхаарах зүйл гэсэн сэдвээр ярина. Сурагчид элсэлтийн ерөнхий шалгалтын ихтэй холбоотой сонгож хийх 3-аас 4 даалгавар, сонсож хийх 5 даалгаврыг гүйцэтгэдэг. Эдгээр нь нийт даалгаврын ойролцоогоор 22.5 орчим хувийг эзэлдэг. Мөн 200-аас 900 орчим үгтэйхийг 3-аас 7 минутанд уншиж ойлгоод дараах даалгаврыг гүйцэтгэдэг юм байна. 2019 оны ээшийн жишээн дээр сонгох даалгавар 3, 2017 оны ээшийн жишээн дээр сонсох даалгавар 5 байна. Эдгээр даалгаврын утга агуулгыг нэгтгэхэд үзвэл эхийн сэдэв ба гол санааг олох, тодорхойлох даалгавар, мөн учир шалтгааныг олох асуултанд зөв хариулах даалгаврууд ирсэн байна. За хүүхдүүд та бүхэн ихтэй хэрхэн ажилдаг вэ? Оюуны ямар үйлийг хийдэг вэ гэдгийг энэ хэсгээс харж байна. Гол ба гол бусыг ялгах, учир шалтгааныг ойлгох, хийсвэрлэх, нэгтгэн дүгнэх зэрэг оюуны үйлийг хийдэг. За эдгээр оюуны үйлийг хийхдээ бас ямар алхмуудыг хийдэг юм бэ гэдгийг дараах үснэгтээс харж болж байна. За сонирхолтой санагдвал хүүхдүүд та бүхэн бас бичиж тэмдэглэж авч болох юм шүү. За даалгавар гүйцэтгэхдээ сурагчид юуг алддгийм бэ? За эдгээр алдааг яавал зөв хийх вэ гэдгийг энэ үснэгтээс харж байна. Эхийг уншаад яагаад, ямар учраас гэдэг асуултанд зөв хариулж чадах юм бол учир шалтгааны асуултанд бид бүхэн зөв хариулна. Эхийн гол санааг илэрхийлсэн хэлцийн үүдэл санаа буюу далд санааг нь ойлгож чадсанаар гол санааг зөв тодорхойлж сурна. Тухайн эхэд цаг хугацааны дараалал байна уугүй юу? Дүрслэл тооцолт байна уугүй юу? Шалтгаан үрийг ялгасан үйлдэл байна уугүй юу гэдгийг маш сайн ажигласнаар эхийн хэв маягийг зөв тодорхойлж чадна. Мөн төгс санаатай нэгэн хэрэг явдлыг бусад хэрэг явдлаас нь ялгаж чадсанаар зохицолборыг зөв таньж чадах нэ. За багш нь та бүхэнд хэлсэн уйлан их, хатан ихийн зарлиг, хашин бор зэрэг эхүүд та бүхний гар дээр байгаа. Бүх нийтийн ээшийн 2019 оны хашин бор ихтэй холбоотой сонгох даалгаврыг манай ирээдүйн сургуулийн хүүхдүүд хэрхэн гүйцэтгсэн гүйцэтгэлийн хувийг харж байна. За энд 2 дугаар асуулт эргэцүүлэлээс аль нь жаал хүүгийн бодол биш вэ гэсэн асуултанд зөв хариултын гүйцэтгэл 31%. 8 дугаар асуулт жаал хүүгийн зориг зүрхтэй чанарыг илтгээгүй үйлдэл аль нь вэ гэсэн зөв хариулт 48%-ийн гүйцэтгэлтэй байгаа нь маш хангалтгүй. Эдгээр даалгаврыг гүйцэтгэхдээ сурагчид эхийг уншаад бүрэн дүүрэн ойлгоогүй, мөн гол ба гол бусыг ялгаж чадаагүйгээс энэ даалгаврыг алдсан байна. Нийт гүйцэтгэл 62%, хэмжээс доноо 496% байгаа нь төдийлөн хангалттай биш гэдгийг та бүхэн бэлхнээ харж байна. За сүүлийн 5 жилийн монгол хэлний ишт ирсэн эхүүд хэний зохиол байв гэдгийг сонирхож үзлээ. За хамгийн их сонголттой зохиолын зохиолч нь Г. Миндоё, Д. Батбаяр нар байгааг харж байна. За мөн 2017 оноос Өвгөн аавын аяг, 18 онд Магна Хэр, 19 онд Хөдөөгийн Араншин зэрэг эхүүдийг сонсох даалгаврын их болгон оруулж ирсэн байна. За та бүхэн ажиглаж байгаа бол Магна Хэр
Хөдөөгийн араншин зэрэг эхүүд бол бид бүхэнд аль хэдийн танил бүх нийтийн ээшийн жишг дотор байсан эхүүд байна гэдгийг харж байна. За онлын хэсэг рүү оръё. Эхийн тухай ойлголт, эхийн сэдэв санаа, эхийн хэв маяг, эхийн цогцлбор 2020 оны ээшийн чиг хандлага гэсэн хэсгийг энэ дээр судалж үзье. За та бүхэн эдгээр ихтэй холбоотой онлын ойлголтуудыг дэвтэртээ тэмдэглэж авч болно. Их гэдэг нь текстус буюу нэхэх сүлжих гэсэн утгатай латин үг юм а гэсэн байна. За энэ онлын ойлголт бол та бүхний дэвтэр дээр бэлэн байгаа хаа гэж багш нь бодож байна. За тэгээд та бүхнээс нэгэн асуулт асууя. Хүн ахта дээл захта зурд зүг их мөн үү? За мөн 12 бүлэг 282 зүйлтэй Монголын нус товчоо зохиол их мөн үү гэсэн асуултыг асууж байна. Та бүхэн мөн биш гэсэн хариултыг дотроо өгөөд сууж байгаарай. За дараа нь энэ онлын ойлголттой танилцъя. Их нь нэг өгүүлбэрээр цөөн хэдэн мөрөөр хэд хэдэн цогцлбороос ч бүтэж болно. Эхийг бичлэх, дэлгэр их гэж ангилдаг гэсэн байна. За тэгвэл хүн ахта дээл захта бичлэх Монголын нус товчоо зохиол дэлгэр их юм байна хүүхдүүдээ. За энэ хэсгээс эхийн сэдэв болон гол санааны уялдаа холбоог харж байна. Эхийн гол утгыг гаргах гэж сэдэн дэвшүүлсэн асуудлыг сэдэв гэнэ. Харин уг ихэд дэвшүүлсэн асуудлыг буюу сэдвийг хэрхэн төгсгөж байгаа нь эхийн гол санаа болно. Өөрөөр хэлбэл эхийн сэдв нь их бүтэх шалтгаан болдог бол гол санаа нь их бүтэж дууссаныг буюу үр дүн гэлтэгдэг юм байна. Эхийн гарчхан сэдвтэйгээ тохирч болно, тохирохгүй ч байж болно. Хүүхдэд нэр өгтөө бодож ээж өгдөг шиг эхэд гарчиг өгтөө ч бас бодож ээж өгдөг юм байна. Эхэд гарчиг өгтөө сэдвт тулгуурлаж, гол санаанд тулгуурлаж, хэрэг явдалд тулгуурлаж, өгүүлэгдэж буй юмд тулгуурлаж өгж болно. Та бүхний танил хашин бор эхийн нэр нь тэмдэг нэр төлөөлөл хоёроос бүтсэн. Мөн өгүүлэгдэж буй юмд тулгуурлан өгсөн нэр байжээ. Харин сэдв гол санаанд тулгуурлан өгсөн бол бардам ам шалдангуй, бардам зан гэх мэт нэрүүдээ өгч болох байсан. За хүүхдүүд та бүхэн бас өөр энэ ихэд ямар нэр өгж болох байсан талаар бодож дэвтэртээ бас нэр өгөөрэй. За энэ хэсгээс эхийн гарчиг, сэдэв, гол санааны уялдаа холбоог харж байна. Өөлөн их эхийн их хүний эрхэм нандин сургаал эхийн сэдэв, ёсыг ёроолоос нь учрыг угаасна гол санаа, хатан эхийн зарлиг их үнэн шударга зүтгэсэн хүний хүнддэгдэх тухай сэдэвтэй, шулуун явдлын гэгээн нь шударга төрийн хүндлэл нь гол санаа нь байсан, хашин бор эхийн тухайд бардам зангийн хор уршигын тухай байсан. Харин бардам бодол үнэн чанартай үлээсэн гүзээ байжээ гэдэг нь гол санаа нь байжээ. За уулын их эхийн сэдв гол санааг сурагчдын олсон байдлыг харъя. Тод шараар байгаа нь зөв хариулт. Сурагчид 60-53.3% гүйцэтгэлтэйгээр сэдв гол санааг зөв олсон байна. Хатан эхийн зарлиг эхийн сэдв гол санааг олсон байдал 40% гүйцэтгэлтэй байгаа нь бас маш их хангалтгүй. За эдгээрийг яагаад алдаж байна вэ гэдэг нь бас л одоо эхийг бүрэн дүүрэн уншиж ойлгоогүйгээс эдгээр даалгаврыг алдсан байна. За багш нь та бүхэнд хичээлийн эхэнд хэлсэн учир шалтгааныг олох асуулт ихэд нэлээд түлхүү орж ирж байна гэж. Өөлөн их эхийн тухайд өөлөн их бүрт хатанд хандан утасны ээдрээ гарга гэсний учир юу вэ гэсэн асуултанд зөв хариулт 72%. Өөлөн их эрчүүл цагаан бүс зүүж эмс үсээ задалцгаа гэсний учир юу вэ гэсэн асуултад зөв хариулт 74%. Аав азаргыг эмээллэсний учир шалтгаан юу вэ гэсэн асуултанд зөв хариулт 77% гүйцэтгэлтэй байгаа нь эхийн сэдв ба гол санааг болсон даалгаврын гүйцэтгэлээс харьцангуй өндөр. Гэвч одоо энэ даалгаварт одоо 100% бүрэн дүүрэн зөв хариулах боломжтой. Сурагчид та бүхэн
тухайн эхийн одоо учир шалтгааныг бүрэн дүүрэн ойлгосон бол эдгээр даалгаврыг зөв хийх ёстой байлаа. За энэ хэсэгт эхийн гарчиг сэдв гол санааны талаар баттгал хэсэг харагдаж байна. 6 дугаар ангийн монгол хэлний сурагчид дундаас аав гэдэг эхийг сонгоо авлаа. Чөдөр хайжээ би чимээгүйхэн гэгчин аав ширтэн харцсан намайг ороолгоно. Эхийн сэдв үр хүүхдээ хүмүүжүүлэх монгол ухаан гол санаа монголчууд үр хүүхдээ биеэрээ үүлээрээ үлгэрлэж хүмүүжүүлдэг гарчиг нь өгүүлэгдэж буй юм тулгуурлан өгсөн хэв маягийн хувьд хүүрнэмж их бүхэлдээ адилтгалаар бүтсэн гэдгийг эндээс харлаа. За дараагийн онлын хэсэг рүү оръё. Энэ бол эхийн хэв маяг. Зохиолч өгүүлж буй зүйлээ хэнд зориулж, ямар хэлбэрээр, ямар зорилгоор хэрхэн яаж илэрхийлсэн бэ гэдгээс шалтгаалж тоочмж, хүүрнэмж, тайлбарламж, эргцүүлэмж хэв маяг үүсдэг юм байна. Альва найруулгад эдгээр хэв маяг дангаар бараг байдаггүй, ихэвчлэн аль нэг нь голлож, бусд нь зохих хэмжээгээр дагалдаж байдаг юм байна. Хүүрнэмж эхийн тухайд хэн юу яаж байна гэсэн асуултанд бүхлээр хариулагддаг. Үйл ба хэрэг явдлыг өнгөрсөн одоо ирээдүй 3 цагт хүүрнэн өгүүлдэг. Хүүрнэмж эхэн дүр, үзэл бодол, үйл явдал гарчигтай байдаг. Эдгээрийг нэгэн сэдв, нэгэн гол санааны дор нэгтгэдэг онцлогтой юм байна. Та бидний танил уулан их хатан эхийн зарлаг хашин бор эхүүд нь бүхлээр хүүрнэмж хэв маяг голлсон эхүүд байсан. Хүүрнэмж эхэн эхлэл хэсэгтээ үйл явдал хаана болж байна? Үйл явдалд хэн оролцож байна гэдгийг илэрхийлнэ. Гол хэсэгт эхний үйл явдлын дараа юу болж өрнсөн бэ гэдгийг илтгэнэ. Төгсгөл хэсэгт үр дүнд юу болж байна вэ гэдгийг дүгнэдэг байх нь. За хүүрнэмж эхийн тухай дунд сургуулийн 6 дугаар ангийн сурагчгаас дэлгэрэнгүй үзэж судалж болно шүү хүмүүдээ. За тоочмж эхэн бүхлээр ямар яаж гэсэн асуултад хариулагдаж байдаг. Хүн амтан өмс үзэгдлийн гадаад дотоод шин чанарыг нэгэн орон зай, нэгэн цаг хугацааны хам хүрээнд зэрэгцүүлэн тоочж, тодорхойлж, дүрсэлж, хүргэлж, зураглаж утсан эхийг тоочмж их гэдэг юм байна. Тоочмж эхийн тухай дунд сургуулийн 7 дугаар ангийн сурагчгаас илүү дэлгэрэнгүй үзэж судалж болно. За тоочмж эхийн онцлог гэвэл сонин содон дүрслэл ашиглана, эсрэг ойролцоо утах давгийг ашиглана, тэмдэг нэр ашиглаж дүрийг тодруулна, зэрэгцүүлэн холбох үг, нөхцөл, зэрэгцэн нийлмэл өгүүлбэрийг ашиглана, давтан тооцох арга, нэгэн цагт дүрсэлдэг зэргээр онцлог юм байна. За багш нь энд 2018 оны хувилбар A үнэн мөнхийн хэлхээ эхийг сонгож авлаа. Зуны дунд сард хангаа дэлхий үзэсгэлэнгийнхээ туйлд хүрнэ. Тансаг өнөр гоёмсог өнгө бие биестэй нэвчин шингэж нэгэн юр бусын сайхныг бүрдүүлнэ. Яг энэ үеэр алтан гургалтай донгодож эхэлнэ. Өнгө өнөр дуу гурав нэгэн дор инхүү цогцлон жигдэрхэд мөнөөх юр бусын сайхны дутуу бүхэн тэгшэрч орчлонгийн хосгүй гайхамшиг болон хуурнаа. За энэхүү эхийг тоочмж болгож байгаа шинжүүд дээр ярилцъя. Тансаг, гоёмсог, хосгүй гайхамшиг зэрэг тэмдэг нэрээр байгалийн сайхныг тодруулан дүрсэлсэн. Нэвчин шингэж гэж ойролцоо утгатай үгсийг ашиглан үйлийг дүр байдлыг тодруулсан. Хүрнэ, бүрдүүлнэ, эхлэнэ, хувирна гэж үйл явдлыг нэгэн цагт зэрэгцүүлэн дүрсэлсэн зэрэг нь тоочмж эхийн шинжийг илэрхийлж байна. За ерөнхийдөө тоочмж их нь хүнийг хөрвөлж, байгалыг зураглаж дүрсэлж үзүүлдгээрээ онцлог юм байна. За энэ хэсэг тайлбарламж эхийн тухай харж байна. Тайлбарламж их нь бүхэлдээ ямар учраас гэсэн асуултанд хариулагддаг. Юмс үзэгдэл үйл явдлын учир шалтгааны тухай мэдээлэх, тайлбарлах, танин мэдүүлэх зорилгоор уншигчдад шинэ төсөөлөл ойлголт төрүүлэхийн тулд тайлбарламж их бичигддэг. Тайлбарламж их нь тайлбарлагдаж буй юм буюу үр дүн, тайлбар буюу шалтгаан гэсэн хоёр агуулгаас бүрддэг юм байна. Тайлбарлагдаж буй юм нь гол дүгнэлт ба дэвшүүлсэн асуудлыг агуулдаг бол тайлбар нь өгүүлэгчийн үнэлэмж, баймж,
санал сэтгэгдэл, үзэл бодол, таамаглал, төсөөлөл, жишээ баримтнаас бүрддэг юм байна. За бусдыг уншигчдыг итгэн үнэмшүүлэх, ятгах зорилгогүй байдгаараа эргцүүлэмж хэв маягаас ялгардаг. За монголчууд хэдэн мянган жилийн тэртегээс нүүдлийн мал аж ахуй эрхэлж ирсэн. Тиймээс манай ард түмэн мал маллах, өсгөх хөржүүлэх, ариун баялаг туршлагатай билээ. За энэхүү бяцхан тайлбарламжийн шалтгаан бавар дүнг харж байна. Тайлбарламж их нь учраас тулд учир улмаас гэх мэт угсруулан холбох үг, тал балвал ингуут ингаа гэх мэт нөхцөлдүүлэн холбох үгс угсарсан нийлмэл өгүүлбэрийг өргөн ашигладагаараа онцлог юм байна. Тайлбарламжийн тухай дунд сургуулийн 8-10 дугаар ангийн сурагчдаас илүү дэлгэрэнгүй үзэж судлаарай. Эргцүүлэмж их нь бүхэлдээ яагаад гэсэн асуултанд хариулагдж байдаг. Юмс үзэгдэл үйл явцын учир начрыг олж ямар нэгэн санааг тайлбарлан таниулж баталж нотлохдоо шин бодомж, оюун дүгнэлт, хувь хүний эргцүүлэлт тулгуурлан бичсэн эхийг эргцүүлэмж их гэдэг юм байна. Хоёр өгүүлбэр, хоёр цогцлбороос 3 дахь дүгнэлт бүхий өгүүлбэр цогцлбор бүтээхийг эргцүүлэмж гэж бас хэлж болох нэ. Эргцүүлэмжийн тухай дунд сургуулийн 11-12 дугаар ангийн сурагчдаас илүү дэлгэрэнгүй уншиж болох юм байна хүүхдүүдээ. 2018 оны хувилбар бий толгод хүүхэд адил өсөж, толгод хүүхэд адил олширч, үдшийн цагаан гэгэнд хөөцөлдөн эрхлэлтгийг аж ахуй энэ яваа насны учир утга амьдрахын хүслэн тодорно. Тэнгэрээс ах настай улсын эрх бяцхан ач нар болох энэ толгод салхитай, өвс ногоотой нөхөрлөж оддод дурлана. За энэ хэсэг бол эргцүүлэмж хэв маяг. Энэ яваа насны учир утга тодорно, амьдрахын хүсэл нь тодорно гэсэн бодомжуудын харьцаанаас шин үр дагавар, шин дүгнэлт гаргасан байна. За мөн одоо толгод өснө, толгод онширно, толгод хөөцөлдөн эрхлэлтэн, толгод нөхөрлөн, толгод дурлна гэх мэт одоо хүний хийдэг үйлийг толгодод шилжүүлэн авснаар уншигчдад ийм байдаг гэж үү, ийм байж болох уу гэх зэрэг одоо шинэ үзэл бодлыг өгж байна. Сэтгэн бодуулах, итгэн үнэмшүүлэх шинжээг агуулж байна гэдгийг эндээс харж байна. За онлын дараагийн хэсэг эхийн цогцлборын тухай эндээс харъя. Охин минь утасны ээдрээ гарга нэг үйл явдал, нэг өгүүлбэр. Бүрт хатан тэрш явж утсыг сэмлэн ялгасан. Хоёр өгүүлбэр, хоёр үйл явдал. Хадам эхийн харцыг мэдэрч дугшсан нэг өгүүлбэр, нэг үйл явдал. Эдгээр үйл явдлууд нь нэгэн хэрэг явдлыг тухайлбал бүрт хатан утасны ээдрийг гарга гэсний учрыг ухаарч ойлгож буй тухай нэгэн цогцлборыг бий болгож байна. Эхийн цогцлборын тухай онлын ойлголтыг энэ хэсгээс харж байна. Хүүхдүүд та бүхэн дэвтэртээ тэмдэглэж бичиж авч болно. Цогцлборыг бичихт догол мөрөөр тэмдэглэгийг бас та бүхэн сайн мэдэж байгаа. За багш нь та бүхэнд сонирн болгох үднэс 12 дугаар ангийн уран зохиолын сурагчид дээрх тамгын гасангийн өгсүүр замын дуу хэмээх нэгэн гайхамшигтай сайхан 5 бодог шүлгийг жишээ олгож авсан байна. Энэ 5 бодог шүлэг нь 5 өөр хэрэг явдлыг өгүүлдэг учраас 5 өөр цогцлбортой юм байна. Цогцлбор болж байгаа юм байна. За ингээд хүүхдүүд та бүхэндээ багш миний зүгээс 2020 оны элсэлтийн ерөнхий чиг хандлага ямар байх талаар санал бодлоо хуваалцъя. За сонгох даалгаврын тухайд бол эхийн сэдэв ба гол санааг олох даалгавар ирнэ. За энэ нь хилцээр илэрч магадгүй тул одоо хилцийн утгыг маш сайн мэдж ойлгож авах хэрэгтэй. За мөн одоо эхийн хэв маягийг олох, эхийн үйл явдлын учир шалтгааныг олох, тайлбарлах, харгалзуулах, харьцуулах зэрэг асуултууд ирж болзошгүй. Сонсох даалгаврын тухайд бол сүүлийн 2 жил бүх нийтийн ээшийн сэдвүүдээс ирсэн байгааг та бүхэн мэдж байгаа. Тийм учраас бүх нийтийн ээшийн жижиг даалгавруудыг бас сайн ажилласан байвал
бидэнд одоо оноо авахд нэлээд хэрэг болж магадгүй юм. За мэдээж одоо эхийн сэдв гол санааг олох даалгаврууд ирнэ. Учир шалтгааны тухай асуултууд бас 2-3 одоо ирж магадгүй. За ингээд хүүхдүүд та бүхэн миний энэ бэлтгэсэн хичээлийг одоо өөрийн болгож авахыг хичээгээрэй. За мөн одоо багш миний зүгээс эдгээр даалгаврыг гүйцэтгэхэд тийм ч хүнд хэцүү биш юм шүү гэдгийг бас батлан хэлмээр байна. Учир нь одоо тухайн эхийг маш сайн бүрэн дүүрэн ойлгож, учир шалтгааныг ойлгож, зохиолч одоо ямар юмыг, юуг хүүхдүүд бидэнд ойлгуулахыг зорьсон бэ гэдгийг ойлгож чадсанаар эдгээр асуултанд бид нар зөв хариулж чадна. За мөн одоо эхийг уншихдаа өнгийн харандагаар зурж, тэмдэглэж, ялгаж одоо уншвал бас илүү дээр байж болно шүү гэдгийг санал болгож байна. За ингээд та бүхэндээ амжилт хүсье.